Ignition sequence start. 6, 5, 4, 3, 2, 1, 0. All engine running. Пуужингийн сойлор гэдэг зүйл бидний дэлхийн татах хүчний хоригоос задгаа сансрын окторгууд гарахад тусалдаг зүйл. Үүнтэй нэгэн адилаар сойлор нэвтрүүлэг та бүхэн гайхалтай шинжлэх ухааны мэдлэг дурлах тэр зүйлийг өдөрж өгнө гэж найдаж байна. Өнөөдрийн сургуулиар бидэрт олонлог Exel сургуулийн ахлах ангийнхан маань ирж оролцох бол. За хэдүүлээ ангийнхныгаа хүсэж авцгаая. Манай туршлын ивентийг явуулах багш нар маань зогсож байна. За тэгэхээр туршлын ивенттэй бидүүлээ оролцоход бэлэн үү? Бид ингээд тэнгэр рүү хараад ямар их том уудам ертөнц байгаа вэ гэж харддаг те. А гэхдээ тэрэн шиг хэмжээний маш том баялаг том ертөнц болохоор яг бидний гар дор дотгошоо жижиг ертөнц рүү хардаг. Микрокосмос. Тэгэхээр ингэнэ бүгдээрээ өөр дээжүүд бэлтэн. Тэгээ бэлдсэн дээжээ өөртөө энэ микроскопнуудаас өөртөө харж сонгож жагаад тэр жижигхэн бичил ертөнц рүү шагааж үзнэ гэсэн. За тэгэхээр би хүн болгонд ийм ялцсан шил өгнө. Энэ дээр хэдүүлээ дээжээ бэлтэн. Чи Science Cafe дундуур яваад өөрөө сонгож дээж олж ирнэ. За энэ ойлголоо. Харагдах юм уу? Чи нэг зүйлийг хараарай. Хэдүүлээ өнөөдөр гэрлийн микроскоп ашиглаж байгаа болохоор гэрэл нэвтрхүүц хэмжээний нэмгэн зүйл байх хэрэгтэй. За гарлаа. Бусд нь дээшүүдээ бэлтцгээе. Хэдүүлээ хөрснөөс нь авах гад үзье. Вау чи. За авсан зүйлийг чи харъя да. Жижигхэн шар ус байна тийм ээ. Гэрэл нэвтрэх хэрэгтэй гэсэн тийм. Тэгэхээр нэмгэндүүд байх тусмал хэрэгтэй гэсэн. За анчинаас харин сонирхолтой юм гарч магадгүй шүү. Яг амьдэр байгаа ургамлын эдисийг харах гэж үзэж шүү дээ. За. Биднэрт өнөөдөр байгаа микроскопуудаас нэг нь л дижитал микроскоп, бус нь болохоор дандаа гэрлийн микроскоп. За микроскоп дээр ажиллаж байхдаа ийм нэг алтан дүрэн байна. Хамгийн эхлээд хамгийн бага татдаг дээр нь тавиад фокус оллоо, харлаа. Дараа нэг томрууллаа. Фокус оллоо, нэг томрууллаа. Гэх мэтчлээ. Энэ микроскопны хамгийн сүүлд байгаа бүтээн мэдүүлэл ашиглах шаардлагагүй. Энэ нь болохоор тосон линз. Тос ашиглаад илүү ойрхоноор хардаг гэсэн. Тэгэхээр бид нар дээр байгаа микроскоп хамгийн ихтэй 3000 дахин том болж байна. 3000-аас дээшээ гэрлийн микроскоп нэг томруулах шаардлагагүй. Одоо харж хагаад фокусаа өөрөө тааруулах гэж болох гэж чихэд бид нарт юу харж байгааг хэлнэ шүү заа. Өөг зүйтэй. Хоёр нүдэндээ тааруулаад. За юу харагдчих? Нэг хар хорчигдсан юм шиг, хагарсан юм шиг юм харагдав. За би бусс нь хараалаа. Хүмүүс өөрөөс харангууд ингэж харагдах байна. Биш юу шиг харагдчих. Алсны торч. Алсны торч гэж юу юм бэ? Хуурай хөрс шиг харагдав. Зүгийн нүд шиг харагдчих. Зүгний өрших ч юм уу те? Тийм. Энэ нэг зүгийтэй холбоотой юм шиг харагдчих. Тэр бөндгөр хэсүүд нь төмөсний яг нэг эсүүд нь байна гэсэн үг. За хүмүүс ингэж харагддаг байх нэ. За тэгвэл сонгоныг үз. За сонгоно үзэх үү? За хараад үз. Оо цагаан мөнгөлөг баах юм аа.
Харилцсан уу? Харалт. За бусдаа харилцах уу? За тий. Бас төмсдөг адилхан. Төмстэй байна те. Төстэй. Гэтэ арай өөр үг. Арай өөр. Арай жоохон том цагаан эсвэр харагдаж байна те. Тийм. Одоо фокусоо тааруулах шүү. За энэ. Бид нэг Юу гэлээ? Фокус. Ай. Юу вэ чи? Намнаас шууд гараад ирсэн. Амир дэмт байна уу? Юу вэ? Маш яргаа ярьжаад. Галзуу галз. Аль одоо бид нар. Амин дэвтэн байна уу? Дөнгөж шинээрээ авсан тэгж явгод айгуу гоё харагдаж байна гэсэн. Төрөний нөгөө бидний авсан төмс юм уу сонгинч нь өөрөө аль хэдийн хөрснөөсөө салаад жоохон удаан хугацаанд байжангууд өөр татгалж байгаа шингэнээ багаар алдаад эс хооронд нь баг ирж ирсэн байсан гэсэн. Галзуу галз. За түрүү юу ярьж байсан юм хараад. Үй. Харин их гоё харагдах шиг болсон юм аа. Маш олон хэмжээний бөмбөлгүүд харагдчих. Ерөнхийдөө өгөрчтэй төстэй чиндээ дундуур маш том шулуунаар ингээ холбосон. Энэ бодол нөгөө шимт хижээлийн явуулдаг устай судсан юм шиг харагдаж байна. Тэгээ баахан бөмбөлгүүд байна бас түрүүний хэлснээр. За хөрснөөсөө тэгж авлаа. Аль болох хөрсний гүнд рүү хүчтэй түлхэж байгаа. Аль болох доороос нь авах юм байна тий. Аль болох доороос эхлээ шахаж агаад боцорог татлаа. Илүү тийм шар тонголоо гэж чинь тий. За яг амьд хэмтэн байгаа эсэхийг би шууд сэлж мэдэхгүй. Хэдүүлээ. Харж ижил мэдэн тий. Тэгээ сонирхолтой зүйл нь юу гэж 10 жил бараг микроскопоор харсан микробиологчоос нэг төрөл зүйлийг хараад энэ юу вэ гэвэл барагцаанд нь бол бат хэлнэ. Гэхдээ бүр яг ямар зүйл вэ гэдгийг хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ микро ертөнцид хэдэн зуун триллионоос яг зүйтэй дөнгөж төрөл зүйлийнх нь тоон л ихэд 1 триллионд авдаг. Маш олон төрөл зүйлүүд, ялгаатай төрөл зүйлүүд байдаг. За хараад үзье. За нэг амт ороод ирсэн байх ч шүү дээ. Амар том цоохор өчиг амт байна. Нэг харахаар тоос соргч юм шиг. Тийм амтан байна. Бүгдээрээ бөөнөрлөдөд нэг юм идээд байгаа. Нэг юм ижгэл. Харин тийм. Нэг нэгээ бариад авс. Оо яана. Гэхдээ энэ яг бидний харагдаж байгаа шиг яг тийм процессуд байнга болж байгаа. Нөгөө байгаль дээр хараатай амт ингээл байдаг шүү дээ. Тэгээ бас өвсөн төчлөлт ингээл. Том жижигэ байж авч идээл. Зарим төрлийн микроорганизмууд бол яг юм ургамалтай адилхан фотосинтез хийгээд буюу нарны гэрлийг энерги болгоод эсвэл зарим нь тийм өөр сахар бодисуудыг дижилийг идээд эсвэл зарим нь болохоор дижил авах болохоор өөр микроорганизмуудыг барьж иддэг. Маш сонирхолтой стратегиэр барьж иддэг тохиолдол. Бид нар чинь тэгээд нөгөө дундуур хуваагдмал хоёлаа энтрий авчиж юм шүү дээ. Хуваагдлоодос харагдаж байна. Амьд дээж бас орж үзлээ те. Амьд дээж хэр байна? Анхад харж үзсэн үү? Тэгээ маргаал анхад харж. Нөө хаяа жоох нороо хэрмэлмэр байгаа шүү. Тийм. За тэгэхээр хэдүүлээ өөрсдийнхөө дээжүүдийг хийж харж үзсэн юм чинь одоо хүмүүсийн бэлтгэсэн хамгийн сонирхолтой харагддаг зүйлүүд яаж харагдах нь гэдгүүдийг харж үзье. Миний хувьд өгнөх юм бол баг 10-аас 10 байх хаа. Айгуу гоё сонирхолтой нэг хүлээлттэй давсан хамаагүй гоё. Бид нар магадгүй жишээлбэл энэ урлагийн хурдыг ингээ хүлээх юм бол 7 хоногийн дараа ч юм уу магадгүй ингээ маш олон хоногийн дараа ялгараад болох бах. Гэхдээ бид нэр тэрийг хурдан болгохын тулд катализатор гэдэг зүйлийг ашигладаг. Одоо биологч нар болохоор одоо мдэггүй байсан мэдлгүүдээ хүний биеийн антом ч юм уу ДНХ дээрээ сайн мэдэж авсан. Харин болохоор химийн өртөөндөр болохоор гоё туршилтууд хийж үзлээ. Одоо хөөс ориглох ч юм уу тийм туршилтууд хийлээ. Өнөөдөр болохоор ингээ ирсэн болохоор их гоё хөгжилтэй байна. Тэгээ ерөөс ийм явж үзэж байгаа болохоор их гоё байна. За хэдүүлээ өнөөдөр нэг эрдэмтнийг таана.
Өнөөдрийн таах эрдэмт миний хамгийн хайртай эрдэмтний нэг. За би тэгэхээр тэр эрдэмтний тухай хамгийн хүмүүс бага мэддэг фактуудаас нь ахуулаад хамгийн хүмүүсийн их мэддэг факт хүртэл нь хэлэнгүүт та дэнээс хэн гэдгийг мэдчих юм ба шууд гараа өргөд хэлээрэй заяа. Энэ эрдэмтэн дэлхийн 1-р дайны үеэр өөрийн санаачилгаар дайны талбар дээр шахсан зэргүүдийг хэмжлэхээр сувлэгч хийж ажиллаж байсан. Дараагийн факт. Энэ эрдэмтэн хамгийн анхны 2 өөр шинжлэх ухааны салбарт 2 Нобелийн шагнал авсан эрдэмтэн. Оппенхаймер. Биш ээ. За тэгвэл дараагийн факт. Энэ эрдэмтэн хамгийн анхны эмэгтэй Нобелийн шагнал авсан эрдэмтэн. Энэ эрдэмтэн засвар гэдэвхтэй холбоотой маш олон судалгаанууд хийсэн. Кюри мөн үү? Хэлдэг. Кюри гэдэг. Яг зүйтэй. Мария Кюри. Мария Кюри Польшид төрсэн тэрээр амаргүй амьдралыг туулж шинжлэх ухаанд гайхалтай дэвшлүүдийг авчирсан. Тэрээр үлгэрчээс суралцагч байсан ч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдалд эмэгтэй хүн гэдэг шалтгаанаар дээд боловсрол орлохыг хориглодог байв. Гэвч энэ түүний сурах хүслийг зогсоосонгүй. Польшд нууцаар суралцсан, дараа нь Парист очиж математик, физикийн чиглэлээр мэргэжлийн зэрэгтэй болжээ. Тэрээр суралцсан, судалгаа хийж байх үедээ өдөрт цай, талхаар л өдрийг зогоох үед ч нэлээнгүй байжээ. Парист байх хугацаанд нөхөр болох Пьер Кюритэй танилцсан, ажлын энж, амьдралын чанарчид болсон. Удалгүй тэдний хийж байсан судалгаа Нобелийн шагнал хүртэх болсон ч бас л эмэгтэй хүн гэдэг шалтгаанаар зөвхөн Пьер Кюрид өгөх гэж байсан ч эсэргүүцэж эцэст нь тэд хамтаар физикийн Нобелийн шагналыг авсан. Цаашлаад цацраг нь химийн бүтцээс үл хамааран атомын чанартай холбон тайлбарласан цаашид олон цацраг гэдэг элементүүдийг нээх хэрэглэгт хүмүүдийг нь судлах энергийн, эрүүл мэндийн гэх томоохон салбаруудын эхлэлийг тавьсан. Араас нь радиум, полониум гэх элементүүдийг нээн хэрхэн ангилан гаргаж авах аргуудыг нь үнэлэн химийн Нобелийн шагналыг өгснөөр нийгмийн хандлагыг сөрөн анхны давхар Нобелийн шагналдан бас өдий хүртэлх 2 өөр шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал авсан цор ганц хүн болсон юм. Дайнд игтгэж тэрээр өөрийн санаачлагаар сувлэгчийн X-ray технологи ашиглан бэртлийг тэр доорн тогтоох эмнэлгийн машиныг санаачилсан нь сая орчим зэргийн амийг орсон гэгддэг. Мария Кюригийн даруухан, зориг тээсэн, зарчимтай байдал нь үе үеийн олон судлаачдад, охид хөвгүүдэд уран зориг өвсөөр байдаг билээ. Анисид одоо хүүхдүүд маань бүгдээрээ нэг микроскоп авсан байгаа. Нэг микроскопн дээр өөр өөрсдийнхөө сонгосон дээжүүдийг шалгаж үзээд амтны биеийн хөндлөн огтл байна, хүний биеийн огтл байна, бас ургамлын их хөвтөчний огтлууд баг шүү. За энэ амтныг сонсч байсан уу? Цикада гэдэг амт. Цикад. Дуурдаг. Оо яг зөв амар сүсүс гэж дуурдаг, зун дуурдаг. Шар алтлаг өнгийн өнгөтэй юм байна. 6 хөлтэй. Тэгээд 4 шиг нүдтэй юм шиг надад бол харагдлаа. Ингээд харах бас ингээд илүү томруулаад микроскопоор харах бас арай өөр байдаг гэдгийг би ихэд одоо ойлгож авлаа эндээс. За тэгэхээр микроскоп үүснээр жишээл хөндөрлөгтөн анх өвчлөл гэдэг зүйлийг яг юу үүсгээд идэм бэ гэдэг тэр эзэн холбогдогчийг анх удаа харж үзсэн гэсэн үг. Жишээлбэл тэр бактери, тэр микроорганизм гэдэг зүйлүүдийг ямар шүү хэлбэр төрстэй, яаж хоорондоо зохицож ивсэж амьдардаг вэ, яаж үржиж хуваагддаг гэдэг хэмтчлэн хардаг. Микроскопоор ямар зүйлсүүдийг нь харж болдог, ямар зүйлсүүдийг нь харж болдоггүй юм бэ гэдэг ийм зургийг хэдүүлээ хараад үзэх юм бол амьд жижигхэн микробит амьд амтан гэдэг зүйлэл ийм хэмжээнд харагдах нь. Хажууд нь болохоор цусны хүний эсүүд, ургамлын эсүүд, мөн тэгээд хүний цусны эсүүд хэмтчлэн ийм дараалтаагаар харагдах нь. Тэгэхээр энэс хоошоо бидний хувьд гэрлийн микроскопоор харж чадахгүй зүйлүүд энэс урдах зүйлүүдийг бид нэр гэрлийн микроскопоор харж чадна гэсэн үг байна. Надад болохоор ингээд нойр булцрахын эс өгсөн. Тэгээ би энэ жижигхэн гар микроскопоор харж үзлээ. Тэгэхээр ингээд амар олон зураастай, энэ амар олон нүхтэй юм шиг надад харагдлаа. Ийм юм харагдсан байна надад. Би болохоор хүний арьс харсан. Тэгээд амар олон тооны нарийнхан жижигхэн зураасууд байсан. Тийм үгээр хэлэх аргагүй юм сонио хэлбэрүүд бас амар их байсан.
Би энэхүү мөгөзрийн дээжийг харахад зарим хэсгээрээ хүн цэнхэрэгтэй бол заримаараа бол илүү нингэн цэнхэр өнгөтэй байсан. Тэгээд жижиг хар цэгүүдтэй тэр нь ихэд бол миний бас сонирхлыг бол үнэхээр татлаа. Зүгийн далавчийг харлаа. Энэ болохоор маш нарийн детальтай их олон зураастай хүний суд шиг их харагдаж байна. Одоо бидний харж байгаа зураас шиг юм одоо дотроо дахиад олон салангад тийм зураас олонтой юм байна гэж би харлаа. Харин надад ясны EDC хүсдэж өгсөн бөгөөд энэ ингээд цаасан дээр яг бигт ингээд туссан юм шиг жижиг хар толбоор харагдаж байсан. Бичил ертөнцтэй танилцсан суралцагчд маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгэхээр бидний өнөөдөр харснуудаас ч илүү маш их баялаг байдаг. Бид нэр эрдэмтэд энийг судалснаар энэ микро зүйлүүдээс бид нэр юу сурч болох юм? Яаж өвчл гэдэг зүйл цаанаа яг юу байдгийг тэр болгоныг нь яаж өөрсдөө эдгэхийн, тэмцхийн гэдэг зүйлүүдийг бид нэр сурч болдог. Ирээдүйд болгонгод IT инженер болох гэж байгаа. Тэгээд физик хичээл илүү дуртай. Энэ нь болохоор эсрэгээр хатад төлөвт байжингууд бидний дулааныг мэдрээд шингэн төлөв рүү илүү шилжинэ гэсэн үг. Тэгээд шингэн төлөв рүү шилжихээр өөр дээр тусч байгаа гэрлийн өнцгийг өөрчлөөд бидэрт өнгөө өрчиж харуулдаг. Бид нар болохоор ингээ хичээл дээр номноос илүү онлайн тухайн мэдлэгийг нэг үздэг. Хурж ирээд өөртөө ингээ туршилт хийгээд үзвэл илүү бидний ингээ тархинд илүү үлдэх юм байна гэж би ер нь бодож байна. Тийм болохоор ирж нэг ч удаач болов хурж ирээд ингээ туршаад үзээрэй гэж уриалмаар байна. Сурагчид маань яг одоо туршилтын ивэнтэд оролцож байна. Туршилтын ивэнт гэдэг зүйлийг нь товч тайлбарлах юм бол хичээл дээр үтсэн мэдлгүүдээ баттгах нь байна. Яг гараараа юмнууд хийж үзээд нүдэрээ хараад яг тэр бодит зүйлсүүд нь номон дээр байсан зургууд нь ийм байсан юм биш, тийм байсан юм биш. Одоо л тэгж байгаа юм байна гэх мэт зүйлүүдийг ойлгох нь бичлүүтэй болдог юм сайн. Гэтэ энэ сурагчид маань туршилтын ивэнтээр нэмэгдээд Да Винчи гэдэг хөтөлбөрт давхар багтаж байгаа. Да Винчи хөтөлбөр болохоор хэрвээ энэ туршилтын ивэнт гэдэг зүйл нэг сургуулиас 15-аас дээш анги, дээрэс нь 450-аас дээш сурагч оролцсон тохиолдолд бид нэр шинжилгээний хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг нь сургуульд нь үнэгүй өгчөө гэж байна. Гэтэ хоёрхан нөхцөлтэй үнэгүй өгнө. Нэгт ямар нөхцөл вэ? Хин нэгний хувь өмжүүлэх ёсгүй. Хинч тэр сургуулийн хинч би ашиглая гэхэд нь чөлөөтэй гаргаж өгч явах ёстой. Хоёрт энэ хэрэглэгдэхүүн эвдэрсэн тохиолдолд хинч нөхөн төлөх ёсгүй байх ёстой. Тухайн сургуулийн эцэг их сурагчид багш хинч нөхөн төлөх ёсгүй байх ёстой. Тэгэхээр та сурвалжсан орц болцоотой шүү. Хэдүүлээ динозаврын үе. За энэ бол динозавр хэдэн сарын хэдэн жилийн өмнө байсан бэ? Миний хувьд болохоор биологийн ертөнц амар таалагдсан. Тэр багш нь амар гоё нээлттэй байсан. Тэгээд микроскоп ашиглаж үзсэн. Би ерөөсөө микроскоп ашиглаж үзэж байгааг байхгүй. Тэгээд тэр нь амар гоё таалагдсан. ДНХ маань болохоор 1953 онд Франклин болон Вайтсон гэдэг хоёр эрдэмтэн нээгээд 1962 онд ингээд цаашлаад ингээд Оскар буюу Нобелийн шагналыг авсан байт юм аа. Тэнгүүд тухайн ингээд ДНХ-гийн бүтцийг ингээд судлаад үзэнгүүд манай дотроо болохоор аденин болон гуанин, цитозин болон тимин гэсэн дөрвөн ингээд нуклеотидээс бүрдээд тэнгүүд тэр нуклеотид бүр нь одоо ингээд тодорхой ингээд та нарын эсвэл урт үстэй, эсвэл том хамартай, өндөр хамартай, эсвэл ягаан үстэй, борн үстэй, цэгэр үстэй гэсэн тийм бүх бүрдлүүдийг ингээд үүсгэж өгдөг. Надад бол биологи амар их таалагдлаа энд. Баахан шавж мавж тэ хүний биеийн аналог энэ төр зөндөө байсан. Тэр бол надад их таалагдсан. Сэтгэлгээний хит хитэн нийтлэг гаргадаг алдаанууд байдаг. Тэгэхээр энэ удаагийн бидний ярих сэтгэлгээний төрөлийг амьд үлдэгчдээр дүгнэх хандлага. Англиар болохоор survivorship bias. Энэ зургийг харж ирсэн хүмүүс байгаа юу?
Харж ирсэн үү? Оо яг зөв дэлхийн 2 дугаар дайны үеийн бөмбөгдөгч онгоц. Холбоотны тал агаарт маш хүчтэй ялагдчихсэн юм байна. Ниссэн онгоцынх нь 90% сүнжээсэн. Тэгээд эрдэмтэд нь бүх эргэж ирсэн онгоцнууд дээр бүх сумных нь цэг болгоны тэмдэглээд ямар шууд тархалттай оногдож байгааг тэмдэглэсэн юм байна. Онгоц гэдэг зүйл өөрөө хөнгөн байх шаардлагатай. Тийм болохоор бид нэр гадрууг нь илүү бэхжүүлж зузаалахад бүгдийг нь тэр чигээр нь зузаалж чадахгүй. Бид нэр зөвхөн хязгаарлагдмал хэмжээгээр зузаалж чадна. Тэгээд генералууд суугаад аль хэсгээр зузаалах вэ гэдгийг ярьсан юм байна. Аль хэсгээр зузаалах хэрэгтэй харагдаж байна. Чээж хэсгээр. Тэр одоо оногдоогүй хэсэгт нь учир нь юу л одоо нөгөө хэвд нь оногдсон ч гэсэн зүгээр нисээд байгаа болохоор одоо тэр хэвд нь оногдснууд нь одоо юу гэх юм. Тэр онсон байх юм сүнсэн байх хэрэгтэйсэн гэж юм. Ер нь л тэгж бодож байна. Яг зүйтэй. Генералууд суугаад яасан бэ гэхээр за хамгийн их оногдоод байгаа буюу энэ дэр ялвчны энэ улаан зэгтэй эсхүүдээр энэ зэгтэй эсхүүдээр зузаалъя гэдгсэн. Тэгээ бүгдээрээ санал нийлээ. За тэгье гэхийн хооронд нэг математикч гараа өргөд бэж. Хэдүүлээ эсрэгээрээ энд ямар ч тэмдэглэгээгүй эсхүүдээр зузаалах шаардлагатай. Яагаад вэ гэхээр энэ хэсгээр хоосон байгаад байгаа шалтгаан нь энэ хэсэгтээ буудулсан онгоцнууд хизээж буцаж эргэж ирээгүй буюу сүнтсэн байна гэсэн үг. Буюу бидний хамгийн бэхлэх шаардлагатай хэсгүүд оногдоогүй хэсгүүд нь байх хэрэгтэй байсан байна. Бид нар зөвхөн амьд үлдсэн онгоцнууд дээр дүгнэлт хийчих юм бол бид нар буруу хэсгийг нь зузаалчих гээд байгаа гэсэн үг. Өөр нэг сонирхолтой жишээ авъя. YouTube сувгуудын дагагчдын тоог хэрэгцүүлсэн график. Доор нь болохоор дагагчдын график. 0-оос 10 дагагчтай YouTube хуудаснууд 4-өөс 4.5 саяын хооронд байна. 19-оос 35 гэх мэтчлэн дагагчийн тоо нь ихсэх тусмаа даруй тэр YouTube хуудасны тоо багасж байна те. За тэгвэл дараагийн хуудас. Юу харагдаж байна? Энэ нь хуудас болохоор хэр их үзэлт авдаг вэ гэдэг график нь. А гэхдээ түрүүний график дээр хүмүүсийн тал нь ердөө энээс ийшээ байгаа. Үлдсэн тал нь энээс ийшээ байгаа. За юу гэж хэлэх гээд байна гэхээр хүмүүс стрим хийгээд их мөнгө олоод байна. Их амжилттай байгаад байна. Амжилт нь амархан юм биш үү? Хэдүүл стрим хийж эхлэх үү? Эсвэл YouTube хуудас эхлүүл ямар вэ? YouTube миний үзэж байгаа бүх YouTube хуудаснууд бүгдээрээ амжилттай байна. Тэгэхээр YouTube хийх чинь ер нь амжилттай бизнес юм шүү. Гэх мэт шин дүгнэлтүүд. Таны түрүүний хэлснээр олвол ерөнхийдөө зөвхөн амжилттай яваа хэсгийг хараад амжилтгүй байгаа тэр цөөхөн боломжийг бид нар ерөөсө харахгүй байгаа гэсэн. Жишээ нь стрим хийгээд амжилттай явж ийн гээд яг амжилттай яваад байгаа хүмүүсийг бид нар хараад байгаа боловч амжилтгүй яваад байгаа хүмүүсийг бид нар харахгүй байгаа даа энэ л гэж ойлгоод. Маш зүйтэй. Энэ маш оновчтой хэллээ. За жишээлбэл Forex бид нэр хөрөнгө оруулалт хийдэг, хувьцаа хөдөлж авдаг, зардаг, валют хөдөлж авдаг, зардаг платформ тийм. Forex хийж мөнгө олё гэдэг зүйлийг хэрэг сонсч байсан. Жишээлбэл Forex-оор хэр хэмжээний мөнгө алдаж байгаагүй вэ гэдэг график, хэр их хүн тэрэнд оролцож байгаа гэдэг график энэ дээр гарч байгаатай адилхан энэ нормал тархалтаар хуваарлагддаг. Түрүүнийхтэй адилхан амьд үлдэгчдийн шалгар хэмжээнээс гарч ирнэ. Буюу тэнцэнээс мөнгө олж байгаа хүмүүс яг уу илүү чанга чимээтэй байна. Илүү бусдыгаа урайлна. Би Forex-аар ийм хэмжээний мөнгө олчлоо. Яачлаа. А нөгөө талдаа болохоор мөнгө алдсан хүмүүс нь яг уу яг зүйтэй. Сул дутаа буюу тэр хүмүүс урайлахгүй, чимээгүй байна. Манайхаа би өстө Forex-аар ороод маш их мөнгө алдчихлаа шүү. Бүгдээрээ Forex-тэй гэж урайлахгүй. Тийм болохоор хэдийн дархалтан жигэд 50% байлаа ч гэсэндээ энэ хэсгийнх нь чимээн чангарчингууд нийт зах зээлд юу гэж сонсогдох гээд байдаг вэ гэхээр энэ зүйл илүү олон хандлагатай байна гэд сонсох гээд байдаг. Тийм болохоор бид нэр зах зээлээс ямар хэмжээний дуу чимээ гарч явах үед нь энд үнэхээр амьд үлдсэн хэсгүүд нь дуграад байна уу? Үнэхээр чимээгүй хэсэг нь чимээгүй байгаад ямар нэгэн амьд үлд survivors bias орсон байна уугүй гэдгийг бодож дүнлэхийг шаардлагатай гэсэн үг. Тэгснээр бид нэр илүү бодит магадaltaй туулсан дүгнэлт хийж дараа өөрсдийнхөө үйлдэлийг төлөвлөж чадах нь. За тэгэхээр бидний өнөөдөр танилцсан зүйл болохоор амьд үлдэгчдээр дүгнэх дүгнэлтийн төрөгдөл буюу survivorship bias-ыг ярьлаа. Дараагийн сэтгэлгээний төрөгдөл бидний хүн болгонд өдөр болгонд тулдаг тийм төрөгдөл байна.
удаагийн гэрте өгөх даалгавар дээр маш сонирхолтой амьдрал цаашаа хэрэглээд явах боломжтой зүйл байгаа. Тэрний юу гэхээр би мөнгөн идэлүүдэд сайруулах гэдэг даалгавар өгнө. За бид нарт хэрэгтэй зүйлсүүдийг дурдъя. Тулган цаас хүнсний зорилтоор их ашиглагддаг те. Тулган цаас хэрэг болно. Тэгээд хүнсний сод, тэгээд давс, ус. За ингэ болоо. За бүлээхэн ус савндаа хийлээ. За араас нь хүнсний сод хийн. Хүнсний сод ус руу гингүүд ямар зүйл болж байгаа вэ гэхээр энэ усыг шүлтлэг орчин үүсгэж байгаа. За шүлтлэг орчин үүсгэлээ. Араас нь давсаа хийн. Давс ямар зорилттойгоор хийж вэ гэхээр давс натрийн хлортой. Усны дуусны дараа маш өндөр цахилгаан дамжуулах натрийн хлорын ионуудыг үүсгэж байгаа. Дараа нь тулган цаас авлаа. За яагаад тулган цаас ашиглагдаж байгаа гэдгийг тайлбарыг сайруулах мөнгөн идэлээ хийснийхаа дараа би тайлбарлаж өгье. За 1 2 3 давхрыг ашиглая. Хэрвээ сайруулах гэж байгаа зүйл чинь том байвал арай их хэмжээний тулган цаас ашиглана. За энэ тулган гэж хэлж байгаа боловч энэ цаас өөрөө хөнгөн цагаанаар хийгддэг тийм хөнгөн цагаан. Хөнгөн цагаан болохоор бид ашиглаж байгаа гэсэн. За усандаа булхуулаад хийлээ. За 3-т сайруулах гэж байгаа мөнгө идлээ. Мөнгө аяга ямар нэгэн байдлаар тулган цаас хөнгөн цагаантайгаа хүрэлцсэн байдлаар хийнэ. Энэ чинээс их сонин үнэр гарч эхэлнэ. Энэ сонин үнэр юуны үнэр вэ гэхээр энэ хөхрийн үнэр. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мөнгийг ингэж харлуулж өмнөд нь өөрчлөлт оруулдаг химийн процесс хөхөр гэсэн. За тэгэхээр болж байгаа химийн процессыг хэлье. Энийг электрохимийн эсэлдэн ангиж хуруул гэж нэрлэдэг. Хоёр металлууд хоорондоо хүрэлцэх үед нь аль нэг металл нь нөгөөдхөөсөө илүү электрон авах хүсэл нь өндөр байхгүйд нэг металлаас нөгөө металл руу электрон гүйж эхэлнэ. Тэр электрон гүйж эхлэнгүүт нэг металл дээр байгаа молекулын доктортой байдлыг нь алдагдуулаад тэрнээс үүдэлтэйгээр жишээлбэл энэ тохиолдолд манай мөнгө хаяг маань өөртөө агуулж исэн хүүхрээ хаяад дан мөнгө олж өрж байгаа гэсэн үг. Хүүхрийн үнэр маань арилаад эхэлнэ. Өндөртгөө болоод эхэлнэ. Тэнгүүд манай процесс дуусчлаа гэсэн. Тэгэхээр мөнгө хаяг гаргаж ирээд өрөх шаардлахгүй энэудаа зүгээр л сайхан за арчиж дуусны дараа мөнгө хаяг маань иймэрхүү байдалтай харагдаж байна гэсэн үг. Өмнөхөөс хамаагүй гялалзсан тод өнгөрсөн байна те. Тэгэхээр хөнгөн цагаан цаас маань энд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэхэлэр мөнгөнд электронуудаа алдах зорилготой. Манай мөнгө маань тулган цаасны электронуудыг нь булааж авснаар хөхөртэй цуг нэг молекул үүсэх албагүй болоод хөхрээ агаар тулан усанд алдаад тийм учраас цэвэрч харагдана гэсэн үг. Дахиж хүр байхгүй. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэгт хэдүүлээ химийн өртөөн дээр очино. Химийн өртөөн дээр очихдоо химийн ургамлын тухай илүү дэлгэрэнгүй судлах бах. Тийм болохоор энэ удаагийн гэрийн даалгаврыг химийн уралдаан холбоотой даалгавар өглөө. Тэгээд мөнгө хаягийг ингэж сайруулах хэмжээчлэн химийн мэдлэгүүд өдөр тутмын ийм их зүйлүүд дээр хэрэг болдог гэдгийг та бүхэндээ сануулъя. Левиш за энэ удаагийн дугаараар оролцсон залуу суралцагчид маань үнэхээр гайхалтай сониуч байж чадлаа. Бидний энэ дугаараар онцолж байгаа чаналаар Норвегийн тэгш 2 ахыхаа сугийг онцолж байна. Бидний цойлуур нэвтрүүлэг маань 5 гараг болгоно та бүхэнд хүрнэ. Тийм болохоор дараагийн дугаараараа илүү гайхалтай шинжилгээ ухааны туршилтуудаар ирээд уулзцгаая. За тэгээд шинжилгээ ухаан гэдэг зүйл бид нар мэдгүй зүйлээс айх гэдэг. Тэсвэр бид нар тэр зүйлийг мэдснээр зөвхөн тэднийг мэдхээс гадна өөрсдийн болон аюулгүй байдлыг хэлээд байгаа юм. Дижитал зүйлүүд гэсэн гэж найдаж байна. Тэгээд маргаашаас илүү бүр сонирч байгаарай. За баяртай.